Эрхэм үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан эрен мэдчлээ. Нээлттэй засаг нэг баян хонгор мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Энэ жилээс эхлэн ихтэй сургуулиудын өдрийн ангид ийсэн суралцж буй бакалаврын боловсролт эзэмшгээр Баян хонгор аймагт байнгын оршин суух хаягтай иргэнд оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг Баян хонгор аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүд, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн засаг даргын санаачлагаар орон нутгийн өмчөд Корундго компани санхүүжилтээр шалгаруулан олохоор боллоо. Тэтгэлгийн нийт хэмжээ 100 сая төгрөг байхаар тогтжээ. Урд өмнө Баян хонгор аймагт хүний хөгжил боловсролын салбарт орон нутгаас ийм хэмжээний тэтгэлгийг олгож байсан удаагүй юм байна. Баян хонгор аймаг урд өмнө байгаагүй сайн жишгийг боловсролын салбартаа бий болголоо. Энэ жил Монгол улсын төрийн болон төрийн өмчийн оролцоотой зарим хувийн хвшлийн магадлан итгэмжлэгдсэн ихтэй сургууль коллежууд бакалаврын боловсрол эзэмших өдрийн ангид анх удаа хэлсэн суралцж байгаа Баян хонгор аймагт байнга оршин суух хаягтай иргэнд оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг Баян хонгор аймгаас улсын хурал сонгогдсон гишүүд, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын санаачлагаар орон нутгийн өмчөд Корундго компани санхүүжилтээр шалгаруулан олохоор боллоо. Тэтгэлгийн нийт санхүүжил 100 сая төгрөг байх юм. Урд хожид Баян хонгор аймагт хүний хөгжил боловсролын салбарт ийм их хэмжээний тэтгэлгийг олгож байгаагүй байна. Хэдийгээр аймаг орон нутагт маань эдийн засгийн нөхцөл байдал тэмч тааламжтай ус байгаа хэдийч аймаг анхудаага ихээхэн хэмжээний хөрөнгийн их усүр гаргаж оюутан залуучуудаа бас энэ сургалтын тэтгэлэгт хамруулах ийм зорилтыг бол боломжийг бүрдүүллээ. Олгохдоо үнэлгээ авсан хүүхдэд бол ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээ авсан энэ шаардлага хангаж байгаа хүүхдэд бол 100% тэтгэлэг олгоё гэж байгаа. За хоёр дахь нь бол тэгээд үнэлгээ аваагүй боловч B үнэлгээ авсан байдгийн ийм хүүхдүүдийг өсөлт ирүүлсэн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль төгссөн үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үнэлгээг тийм ээ жагсаагаад оноо дараалд оруулаад тийм ээ тэр үнэлгээгээр нь жагсаагаад тэгээд хамгийн өндөр оноотой үнэлгээтэй хүүхдээс доош чагссан хүүхдүүдэд байд юм. Тэгэх юм бол 70%, за нэг 50% нь үлдсэн 50% нь 50% тэтгэлэг болгоно гэж байгаа. Тэгээд тэрнээс доош бол олохгүй гэсэн үг. Яагаад гэвэл энэ 100 сая төгрөгөнд л багтах ёстой. 3 хүүхэд нь зэрэг ихтэй сургууль сурч байгаа бол амжиргааны түвшин харгалзахгүйгээр нэг хүүхдийн сургуулийн төлбөрийг гэрээний үндсэн дээр яг эзэмсэн мэргэжлэр сурч байгаа 100% хариуцна гэж ингэж. Тэтгэлэг хүсэгчийн материалыг 8 дугаар сарын 20 хүртэл аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтээс тгүүл явах юм. Ирсэн материалыг 8 дугаар сарын 25-ны дотор засаг даргын томилсон комисс шалгаруулж олон нийтэд ил дод зарлах нь. Шалгаруулах комиссийг хүндлэнгийн нөлөөлөлт давтгаас сэргийлж шалгаруулалтын өдөр нэрсийг тодруулж ажиллуулахаар болжээ. Олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулнаа. Ирсэн бүх өргөдлүүдийг онооныхон дарааллаар нь чагсаагаад тэгээ олон нийтэд танилцуулаад ийм хүүхдүүдэд олохоор боллоо гэдгийг бол бас нээлттэй байдлаар хийн. Комисс томилогдох ёстой. За комиссийг бол аймгийн засаг дарга томилно. За томилохдоо бол яг материалуудыг бүрэн хүлээж авсны дараагаар миний захирамж гараад шууд тухайн өдөр нь дуудаад суулгаад материалуудыг нөгөөл за энэ хүүхдүүдийг ингээ онооныхон дараалал байрлуулж гисэн. Тэгээд аль аль хүүхдүүдэд хэд хэчнээн хувийн тэтгэлэг олох асуудлыг шийдвэрлэе гэдэг. Орон нутгийн чухал шаардлагатай мэрэгчлэлтнийг бэлтгэх суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд хөшүүрэг болох, амжилттай сурч буй шилдэг сурагчдыг урамшуулах дэмжих зорилгоор өгд тэтгэлгийг олохоор болж байгаа юм. Тэтгэлгийг аймгийн засаг даргын захирамжаар баталсан чагсаалтанд багтсан ихтэй сургууль коллежууд мөн захирамжаар баталсан орон нутагт нэн чухал шаардлагатай мэрэгжлийн чагсаалтанд тусагдсан мэрэгжлэр суралцах эрх авсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9-р сарын 29-ны өдрийн А08 тоот тушаалаар баталсан амжиргааны түвшингээр 502,567 онооноос доош оноотой өрхийн дараах шалгууруудыг хангасан оюутнуудад олохоор болж байгаа. Үндсэндээ юу гэж ойлгох вэ гэхдээ зэрэгвэл энэ оны тэр засгийн газраас хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргахаас өмнө
хүүхдийн мөнгийг бэлнээр нь авчирсан өрхий хүүхдэд хамрагдана л гэдээ ойлгох ёстой юм байна л да. Монгол Улсын ихтэй сургуулийн бакалаврын ангид анх удаа өдрийн ангид хэлсэн байна. Эсэлтийн ерөнхий шалгалт дундаж оноо 6 цагаас дээш авч орон нутагт чухал шаардлагатай мэргэжлийн чиглэлээр журмын шаардлага хангасан сургуульд элсэн байна. Суралцах мэргэжлийн онцлог, өнөөгийн хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлох чадвартай байна. Ерөнхий боловсролын сургуулийг үнэлгээтэй төгссөн оюутанд сургуулийн төлбөрийг 100% олгох нь. Тэтгэлэгт хамрагдагч нь чадварлаг мэргэжилтэн болохын тулд авьяас мэдлэг чадвараа дайчлан суралцах, бүтээлчээр бие даан суралцах чадварт эзэмшигд анхаарч сурч мэдхийн төлөө эрэл хайгуул байнга хийх, өөрийн сонгосон мэргэжилтэд дур сонирхолтой цаашаар доктортой ажиллах эрмэлзэлтэй байх, олон нийтийн ажилд идэвх санаачлагтай оролцож бусдыг мандалдаг байх шаардлагыг тавьж байгаа юм байна. Мөн дээрэс нь жилд 2-оос доошгүй удаа оюутны эрдэм шинжилгээний баг хурал симпозиумд оролцож илтгэл тавихыг шаардсан байна. Тэтгэлэг хүсэгч нь тэтгэлэгт хамрагдахыг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарсан гараар бичсэн өргөдөл элсэн ихтэй сургууль коллежид суралцах эрхийн бичгийн хуулбар нотариатаар батлуулсан их хувь, бүрэн дуд боловсролын гэрчлэгээний хуулбар нотариатаар батлуулсан их хувь, иргэний үнэлгээг мөн нотариатаар батлуулсан их хувь багийн засаг даргын тодорхойлтыг бүрдүүлж ирнэ. За өнөөдөр байдлаар бол сумдуудын засаг дарганаас чиглэл өгч байна. Чиглэл нь бол ийм журам албагт бичгээр үнтэй таагаар өнөөдөр албан ёсоор эвлэл шугамаар татаж үлжээр хөргүүлсэн. Нэгэнт журам бол их тодорхой гарсан. Шалгуур үзүүлэлтүүд мөн мэргэжлүүд мөн сургуулиудын нэр тодорхой гарсан байна. Хэрв тэтгэлэгт хамрагдсан суралцагч өөр мэргэжлэр суралцахаар тухайн хичээлийн жилд үзэх гэрдээ цаг нь гүйцээгүй. Тухайн хичээлийн жилийн голчтон 3-аас доош гэмт хэрэгт холбогдсон бол тухайн тэтгэлгийг цуцлахаар байна. Жилбэр энэхүү тэтгэлгээр суралцагчийг шалгаруулан 4 хүртэлх жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх юм а. Тэтгэлэгт хамрагдагч нь тухайн сургуулийн төгсөж сургууль төгссөн дипломыг их хувийг ажиллах гэрээ дуустал аймгийн засаг даргын хамгийн газар татгалзуулах бөгөөд сургуулийн төгссөний дараа аймаг орон нутгийн аль хэрэгцээт газар ажиллах үүрэг хүлээх бөгөөд уг асуудлыг гэрээгээр зохицуулж өгчээ. Тэтгэлэгт хамрагч нь сургуулийн хүндэтгэх шалтгаангүйгээр төгсөж чадаагүй тохиолдолд тэтгэлгээр авсан төлбөрөө 100% эргүүлэмжлүүлэх юм. Баян-Хонгор аймгийн засаг даргын санаачлагаар аймгийн бүх шатны төсвийн захирагч, нягтлан бодогч санхүүгийн ажилтнуудын төсвийн хууль тогтоомжийн мэдлэгийг дэвшлүүлэх, бүтээлч санаачлагыг нийтгүүлэх, эрсдлээс өршин сэргийлэх зорилгоор аймгийн засаг даргын хамгийн газрын санхүү төрийн сангийн хэлтсээс санаачилсан бүтээлч санхүү чаян 4 сарын турш өргөжлөж дүнгээ гаргажээ. Баян-Хонгор аймгийн засаг даргын А82 дугаар захирамжаар аймгийн бүх шатны төсвийн захирагч, нягтлан бодогч санхүүгийн ажилтнуудын төсвийн хууль тогтоомжийн мэдлэгийг дэвшлүүлэх, бүтээлч санаачлагыг нийтгүүлэх, эрсдлээс өршин сэргийлэх зорилгоор аймгийн засаг даргын хамгийн газрын байгальмаа даргатай санхүү төрийн сангийн хэлтсээс санаачлан бүтээлч санхүү чаяныг 4 сарын турш амжилттай өрнүүлж тус аяныг дүгнэлээ. Бүтээлч санхүү аянд Баян-Хонгор аймгийн төсөвт байгууллагууд сумдын санхүүгийн алба, санхүүгийн мэргэжилтэн, нягтлан бодогч нар оролцож олон шинэлэг ажлуудыг зохион байгуулж өөрсдийн эв санаагаараа нэгдэн орон гэргүй 5 айлыг өргөө цагаан гэртээ болгосон. Амьдрал ахуй хүндхэн айл өрхүүдэд хэрэгцээтэй хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүнийг олгосон. Хүүхэд багчуудын сэтгхүүгээр нь дамжуулан хөгжүүлэх зорилгоор 6 дугаар цэцэрлэгийн 1 ангийг бүрэн төгжүүлж тоглоомжуулж өгсөн зэрэг олон сайн үлсийг 4 сарын хугацаанд хийжээ. Санхүү төрийн сангийн хэлтсээс бүтээлч санхүү чаяныг өрнүүлэхдээ санхүүч бүрийн ширээний ном хуулийн эмхэтгэлтэй болгож жижиг хэмжээний гарын авалгаар хангасан байна. Мөн дан ганц санхүүчдийн оролцоотойгоор өөрсдийн нэрмжит төглийг 3 бүсийн цогцлборт байгуулжээ. 4 сарын хугацаанд орлогын бааз суурь нэмэгдүүлэхээр сумд өөрийн нөөц болцоогоо ашиглан ажилласан байна. Тухайлбал Жаргалтанд сум, Загас, Хүрээ Марал суул, Давснаасаа татвар тооцсон зэргээр орлогын баазаа нэмэгдүүлсэн байх юм. Гурванболог сум төрийн ажлыг угтах үйлчилгээ буюу хүтчин ажлыг зөв оновчтой зохион байгуулж байгаа зэрэг хэд хэдэн сайн туршлагууд энэ үеэр бий болжээ. Өнгөрсөн онд 71 гүйлгээ алдаатай хийгдэж байсан бол энэ онд төрийн сангаас тус төрчлөлийн тоог эрс бууруулж 8 болгожээ. Инхүү тайлангаа нийтлэлтэй байдлаар дүгнснээрээ санхүүчдийн хувьд дутуугаан сонсож сайн туршлага нэгнээсээ олж мэдэх гээд олон давуу талыг бий болгосон байна. Бүтэн 4 сарын хугацаанд 120 гаруй хоног үргэлжилсэн бүтээлч санхүүч аяныг дүгнэхэд Баян цагаан сумын санхүүгийн алба, 1-р байрт орж 2-р байрт Баян өндөр сумын санхүүгийн алба оржээ. Тэгвэл 3-р байрт Баян болог санхүүгийн алба, 4-р байрт Буу цагаан сумын санхүүгийн алба, 5-р байрт Гурванболог санхүүгийн алба тус орж эхний байруудад орж ажил үйлсээр тэргүүлсэн байна. Ажил үйлсээрээ тэргүүлсэн эдгээр албадад 1 саяас 200 мянган төгрөг хүртэлх урамшууллыг олгож албан ёсны томоохон арга хэмжээндээр шагналыг гартуулахар боллоо. Уг аяны хүрээнд манайх болохоор бүх байгууллагынхаа ажилчин албан хаагчдад мөн иргэдэд аж ахуй нэгжийнхаа дарга нэгтлэн бодогчдод санхүүгийн холбогдлолтой хууль
дүүрэн журам тэгээд бас цалин хэрхэн бодох гэсэн одоо шинэ өөрийн амьдралд хэрэгтэй тийм сургалтуудыг бол явуулсан байж байгаа. Өнөө жилийн тухайд Баянхонгор аймагт бороо хур багтаагаас үүдэн өвөлжилт хүндэрч мэдгээр нөхцөл байдал үүсэж байна. Тэгвэл улсын онцгой комиссаас томилогдсон гангийн эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж Баянхонгор аймгийн онцгой комиссийн гишүүдийн санал мэдээллийг сонсч нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Улсын онцгой комиссаас томилогдсон гангийн эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж аймгийн онцгой комиссийн гишүүдээс мэдээллийг авч цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Тэд Баянхонгор аймагт үүсэж буй гангийн нөхцөл байдал түүнийг эрсдэл багтай даван туулах шаардлагатай эд материалын болоод хөрөнгө санхүүгийн тооцоо судалгаа гаргаж засгийн газар танилцуулах улмаар шийдвэрлүүлэх зорилготой юм а. Баянхонгор аймгийн нийт газар нутгийн 95% гантай байна. 8 дугаар сард олон жилийн дундчтай ижил хэмжээний хур тундас говийн сумдын нутгаар орох үржилтэн төлөв гарчээ. Хэрв хур бороо зохих хэмжээнд орвол 9 дугаар сарын эхний хагасыг хүртэл говийн бүс нутагт өвс ногоо ургах боломжтой комиссийн гишүүд хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хадлан тэжээлийн бэлтгэл 25% байна. Энэ жилийн гангийн нөхцлөөс үүдэн бусад аймаг сумдаас мал бүхэн иргэд орж ирэх эсвэл тус аймгийн малчид зарим сумдын болон өөр аймаг руу отор нүүдэл хийх нь ихссэн байна. Нөхцөл байдал хамгийн хүнд сум Бууцаан байгаа юм. Тус сумын малчид 100-аас 250 км-ийн алсад отор нүүдэлд гарчээ. Тиймээс улсын хэмжээнд эрүүл бүс гэж тооцогддог Баянхонгор аймгийн тухайд хяналт шалгалтыг өндөржүүлж эрүүл бүсийн статусаа хадгалж үлдэхийн чухлыг энэ удаагийн хурлаар онцлоо. Халдварт өвчин дахлын хяналтыг сайжруулж постуудаа тогтмол гаргах хэрэгтэйг энэ үеэр мөн онцлсон юм. Энд аймгийн онцгой байдлын албан цагдаагийн газар, байгаль орчны газар хамтарч шуурхай ажиллахыг улсын комиссаас даалгасан юм а. Баруун аймагуудын чиглэлд хяналтын пост байхгүй байгаа нь ажиллахгүй зэрэг дутагдал байна. Тухайлбал нарийн тэл дээрх хяналтын пост байгаа хэсэг нь мэдэгдэхгүй байгаа тул Баянхонгор аймагт шилжүүлж хяналт шалгалтыг сайжруулах боломжтой талаарч энэ үеэр дурддагдж байсан юм. Нөгөө талаар мал дагаж отор нүүдэл хийж яваа иргэдийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигддаг. Аймгийн эрүүл мэндийн газраас жирэмсэн их 0-5 насны хүүхдүүдийг эмчийн хяналтанд байлгаж эрсдлээс ширгээлж холбогдох арга хэмжээг авчээ. Гэсэн хэдий ч Баянхонгор аймгийн бүх сумдын эмнэлгүүд эмийн 2-оос 3 сая төгрөгийн шатхууны 800-аас 1 сая төгрөгийн өртөө байгаа нь гамшигын эмнэлгийн нөөцийн хэмжээг тогтоох сайжруулах шаардлагатайг харуулсан үзүүлэлт болж байна. Энэ жилийн тухайд Баянхонгор аймагт 187 тонн өвс 5 тонн тэжээлийн нөөц байна. Харин хавар орсон их хэмжээний цасны үед малчдад тэжээлийн нөөцөөс баггүйг тараажээ. Улсын нөөцийн 50 гаруй хувийг өнгөрсөн өвөл гаргасан учраас аймагуд улсаас өвс тэжээл хангалттай авна гэж харах боломжгүй болсныг улсын онцгой комиссийн ажлын хэсгийнхэн хэлж байна. Аймгийн засаг дарга хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан хүсэлтийн дагуу тус бүрэн 100 сая төгрөгийн үнэтэй өвс хатаж хураах зорилт бүхэн механикчсан салаа 2-ыг авахар болоод байгаа юм. Үүнийг авснаар ханган болон говийн чиглэлд хатан бэлтгэхэд 2 баригад гарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Нөгөө талаар мал төрийн хамгаалтанд байх хуулийн залтай боловч малчин хүний амьдралын баталгаа ашиг орлогын их өсвөр нь мал өөрөө болж байна. Тиймээс иргэд дан ганц төрийн гар харах биш малчин хүн өөрийнхөө бизнесийг хамгаалж эрсдлийг бууруулахад энэ жил онцгой анхаарч ажиллах ёстойг улсын онцгой комиссоос санууллаа. Баянхонгор аймаг эрчим хүчиг компани үйлчлэлтийн бэлтгэл ажлын 50%-тай хангаад байна. Үлийн ачаалал эхлэхээс өмнө засвар үйлчлэгийн ажил хийж дуусгах байгаамаа. Энэ жил 10 гаруй сум дулааны төвлөрсөн системд холбогдож байна. Төвсөөрөн газрын үйлчлэлтийн бэлтгэл товлсон хугацаанд ямар ч үсэн хийгдэж дуусгана. Тэгвэл сургууль цэцэрлэгийн барилгын засваруудын ажил төлөвлөсний дагуу хийгдэж эх хичээлийн шинэ жилээс өмнө дуусна гэдгийг аймгийн засаг дарга хэлж байгаа юм. Мөн тэрээр өвөл цас цусны эрсдлээс сэргийлэх үүднээс Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын хүнд машин техникүүдийг сумын төвд парклуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Хэрв цас цууд болбол эдгээр техникийг ашиглаж давааны засаг арилгах, зам гарах зэрэг ажлыг цаг алдалгүй хийх боломжтой болох юм а. Техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн сум хариуцах юм. Малчдын өөрсдөө тэжээлийг бэлтгэх, за хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр бас тодорхой үүрэг чиглэлүүд бол өгдөж байгаа. Ер нь бол манай хөдөөгийн малчдын хувьд нэг анхаарах ёстой асуудал бий. Мал сүрэг төрийн хамгаалтанд байдаг. За газар хатуу одоо ийм одоо гантай нөхцөлд хаанаасаа ч өвс тэжээл бэлтэх байдаг гэдэг одоо дээшээ хараад одоо гараа амхаас сууж идэг. Энэ байдал нь бол өөрсдийнх нь бизнес болсон, өөрсдийнх нь амжиргааны их үүсвэр болсон. Одоо бас мал сүргээ хамгаалах, тэрний одоо бас үйлчлэлтийн бэлтгэлийг хангах тал дээр бол өөрсдийнхээ малчдынх нь бас итгэх зүтгэлийг өрнүүлэх ийм зайлшгүй шаардлага байгааг бол харуулж байгаа. Тийм учраас энэ жилийн тухай дээр бол эхний ээлжинд өдөрт одоо нэг хонь толгойд 1 кг-аар бодож малчид 5-аас доошгүй хоногийн өвс тэжээлийн нөөцийг бол өөрийнхөө мал сүрэгт бэлэн болгов. За энэ одоо өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн малчдад цаашид
сумын одоо өвс төжөөлийн нөөц, аймгийн өвс төжөөлийн нөөц, цаашлаад улсын аюулгүй нөөцөөс өвс төжөөлийн тусламж үзүүлнэ. Сум орон нутгийн удирдлагуудад бас сум болгондоо одоо 50-аас доошгүй тонн өвсний за мөн одоо 20-аас доошгүй тонн төжөөлийн нөөц бүрдүүлэх юм үүрэг чиглэл өгöd байгаа. Биелэлтийг 9 сарын 15, 10 сарын 15 гэсэн 2 дараалтаагаар хэлэлцэн. За мөн энэ албан даалгавруудын хэрэгжилтийг хангах ажлыг бол аймгийн онцгой комиссийн гишүүдэд нэг гишүүнд нэг сумыг хариуцуулж өгөх байдлаар газар дээр нь одоо ажилуулж яг одоо цаасан дээр хэдэн тоо тавьдагш боддоор ямар байдлаар хангаж өгнө гэдэг дээр нь үнэлт өгч шуурхай арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна. Энэ сарын эхээр засгийн газрын тохируулагч агентлаг, үндэсний хөгжлийн газар, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтран Баян хонгор аймагт орон нутгийн хөгжил хүүхдэд ээлтэй аймаг зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 7-нд засгийн газрын тохируулагч агентлаг, үндэсний хөгжлийн газар, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтран Баян хонгор аймагт орон нутгийн хөгжил хүүхдэд ээлтэй аймаг зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд үндэсний хөгжлийн газрын дарга Баяр сайхан, засгийн газрын хэрэг эрхлэх газрын Эрфрент Балжин юм. Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлогын зохицуулалтын хилцээний дарга Эрдэнэбаяр, Баян хонгор аймгийн засаг дарга Бачаргал, засаг даргын зөвлөх Инхтөр, аймгийн засаг даргын 5-ын газрын дарга Дасцэрэн болон 15 сумын засаг дарга нар оролцлоо. Зөвлөгөөний эхний хэсэгт бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахад орон нутгийн оролцоо, сумын хөгжлийн загвар, нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэлийн бизнесийн барилга байгууламжийн нэг маягийн зураг, орон нутгийн хөгжлийн индекс тооцох, шинжилсэн аргачлал, индексийн ач холбогдол, аж үйлдвэрийн нэгдсэн тооллого, орон нутагт соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг сэдвүүдээр салбар хариуцсан мэрэгчлэн судлаачид илтгэл тавьсан юм а. Тэгэхээр манай Баян хонгор аймаг маань өөрөө хангайн бүсийн хамгийн урт талын аймаг болж орж идэг. Тэгэхээр яг бид нар одоо бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд одоо яг үзэл баримтал шинжлэх үү, хэвээр байлгах уу гэдэг чиглэлээр тэгээ яг нэг бүсүүдийнх нь хөгжлийн хөтөлбөр нь дууссан байгаа. Хугацаанд дууссан байгаа. Тэгэхээр тэр бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрийг шинээр боловсруулахын тулд тухайн одоо аймаг маань өөрөө бүсийнхаа хэмжээнд ямар үүрэг оролттой байх вэ гэдгийг тодорхойлох нь хамгийн чухал гэж байна. Тэгэхээр энэ ч одоо жишээ нь Баян хонгор аймгийн хувьд нэг жоохон онцлог байгаад байдаг юм. Хангайн бүсийн аймагуд маань ерөөсөө ихэнх нь хангайн аймаг байдаг байхгүй. Тэгэхээр одоо яг нэг Баян хонгор аймаг маань өөрөө баг говийн аймаг байдаг. Хэрийн говийн аймаг. Тэгэхээр Баян хонгор аймаг өөрөө яг хангайн бүс гэдэг энэ бүстэй их тийм онцлог байдгийг олцох хэрэгтэй болж байгаа шүү. Хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль батлагдсан байгаа. За энэ дээр бол үндэсний хөгжлийн газар нь улсын хөгжлийн бодлогыг бол нэгдсэн байдлаар боловсруулнаа гэсэн юм заалттай. За дээрээс нь бол улсын их хурлын эдийн засгийн байнгын орооноос бүсчилсэн хөгжлийн бодлогын баримтчийг шинээр боловсруулаа гэсэн үүрэг өгсөн. Тэгэхээр орон нутгийн төлөвлөлт маань яаж явах ёстой гэхээр хуулийнхаа дагуу бол бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлаж орон нутгийн хөгжлөө уялдуулж боловсруулна гэсэн ийм хуулийн заалт байгаа. Тэгэхээр өнөөдөр бол энэ арга хэмжээгээр сумын засаг дарга нар хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн удирдлага хамт олонд бол энэ бодлогын баримтчийг яаж боловсруулах вэ гэдэг энэ онол арга зүйн зөвлөгөөг бол өгч байгаа. Дээрээс нь бол орон нутагт тулгамдж байгаа шийдвэрлэх шаардлагатай энэ асуудлуудыг бол удирдлагуудаас нь сонсч хамтарч энийг одоо яаж шийдвэрлэх үү, ямар бодлогод яаж тусах уу гэдэг энэ нээлттэй асуулгыг бол явуулж байгаа юм байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлийн бол одоо үйл ажиллагаа бол бодлогыг одоо алсын төлөлтийг бол хийх нь зайлшгүй. За бид хүн бол одоо аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлийг одоо ойрын хугацааны төлөвлөлтөд уялдуулж одоо сум орон нутгийн төлөлтүүдийг хийж зохион байгуулж явж байна. Монгол улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо 10 жилээр төлөвлөж гаргаад тус хөтөлбөр өдгөө дуусж байгаа юм. Тиймээс үндэсний хөгжлийн газраас орон нутагт ажиллаж 2018 онд батлуулах шинэ хөгжлийн хөтөлбөрт юуг анхаарах, орон нутагт нөхцөл байдал ямар байгаа, орон нутгийн зүгээс ямар санал санаачлах гарах зэргийг харилцан зөвшөлдсөд энэ удаад анхаарч хэрэгжээд дуусч буй болон шинээр хэрэгжих бүсчилсэн хөгжлийн бодлогод ямар байр суурьтай байгаа талаарх Баян хонгор аймгийн засаг дарга Бачаргалын байр суурийг сонирхлоо. Тэгээ энэ хүрээнд дээр бол өнгөрсөн хугацаанд аваад үзэх юм бол үнэхээр одоо бас бүсчилсэн хөгжлийн бодлого маань өөрөө улс орны хэмжээнд тэр аймаг орнын хэмжээнд бас
төдийлөн зөв төлөвлөгдөг гэсэн болоод амжилттай хэрэгжиж чадсангүй гэсэн одоо хаана тийм одоо шүүмжлэл хаана тийм бодол байна л да. Уус Баян-Улгийн ховд 3 нэг бүс. Энэ 3 аймгийн бүсийн төв нь ховд дээр байх юм бол Уус Баян-Улгийнх нь нийслэхээсээ илүүтэйгээр шууд одоо ховдоос авах жишээ. Яагаад завхан говьлтай Баян хонгор нэг бүс гэж болдог. Тэгэх юм бол нөгөө дандаа нөгөө төв рүү чиглэсэн хөдөлгөөнийх нь зам дээр оршиж байгаа гэдэг утгаараа энэ бүсээс илүү үйлчлэгээ авах, энэ бүс дээр илүү ирэх юм эндээс үйлчлэгээ авч буцаад явах ийм боломж байна л гэж харж байгаа. Мөн сумын хөгжлийн загвар, нийгмийн үйлчлэгээний болон үйлдвэрлэл, бизнесийн барилга байгууламжийн нэг маягийн зурагтай байх асуудлыг энд хүндсэн юм а. Сум өөрийн хүн ам газар зүйн барилал дэд хүчтэд тохирсон хөгжлийн загварыг бий болгох ёстой. Тэгж чадаагүйгээс Төв аймгийн нэгэн сумдал гэхэд 960 хүүхдийн багтаамжтай сургууль баригдаж тэнд ердөө 6хан бүлгэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тиймээс сум хөгжлийн ерөнхий загвартаа тулгуурлан өөрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн барилгын захиалгыг цаашдаа өгөөд явах юм а. Уг ажлын судалгаа бүрэн хийгдэж энэ хэлбэр рүү шилжиж эхэлсэн байна. Орон нутгийн хөгжлийн индекс тооцох шинжилсэн аргачлалыг энэ үеэр танилцуулсан юм. 5 бүлэг 39 үзүүлэлтээр тодорхойлох уг аргачлалыг үнэн зөв бөгөөснөр Монгол улс сумын хөгжлийг ирэмблэх эдийн засгийн ололт хэр үр дүнтэй байгааг тодорхойлох, олон улсын болон донор байгууллагууд судалгааны материал болох, иргэд сум орон нутгийнхаа талаарх мэдээлэлээр бүрэн хангагдах гэд олон давуу талууд бий болох юм. Өмнөх жишгээс харахад төсвөөс сумдад мөнгийг хуваарлахдаа хамгийн муу хөгжилтэй гэж тодорхойлогдсон сумдад илүү мөнгийг хуваарлах хандлага байснаас болж сумдууд өөрсдийн мэдээллийн бууруулах муу байдлаар харагдуулахаар явуулж иржээ. Тиймээс энэ удаагийн индекс тооцох аргачлал өөрчлөгдснөөр урамшууллын хэлбэрт ч мөн өөрчлөлт орж хаана хөгжиж байна тэнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах юм байна. Баян-Хонгор аймгийн сумдаас ирүүлсэн мэдээллийг үндэслэж хөгжлийн индексийг тодорхойлоход Баянлаг хамгийн сайн хөгжилтэй гэж гарсан бол Эрдэнэцогт хамгийн муу гэж гарсан байна. Зөвлөгөөний 2 дугаар хагаст Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан Баян-Хонгор аймгийн засаг даргын тамгын газар хамтран хүүхдэд ээлтэй аймаг болох 5 жилийн стратеги хамтын ажиллагаа хүрх үр дүнгийн талаар хэлэлцлээ. Хүүхдийн сангаас бол Монгол Улсын засгийн газартаа 5 жил тутмын хөтөлбөрийг бол яг 2 засгийн газрын хооронд зурж баталгаажуулж ажилладаг байгаа. Тэгэхээр энэ бол 5 дахь удаагийн хөтөлбөр 2017-оос 2021 оны хөтөлбөр. Энэ оны ихээр Баян-Хонгор аймгийн засаг дарга Батчаргал Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хүүхдэд ээлтэй аймаг болох гэрээнд гарын үсгийг үзгэлсэн юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэрэгчлэлтэн тунгалаг хүүхэд хамгааллын ахлах мэрэгчлэлтэн амраанаар ирж тус хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх мэдээллийг сумдын удирдлагууд болон аймаг орон нутгийн бодлого барьж буй удирдлагуудад хүргэсэн юм а. Нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийн 192 орнд 5 жил тутам хүүхэд чиглэсэн хөтөлбөрийг батлан ажилладаг байна. Энэ удаагийн Баян-Хонгор аймагт хэрэгжиж буй хөтөлбөр манай улсад хэрэгжиж буй 5 дахь удаагийнх 2017-оос 2021 онд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө аль хэдийн гарсан байна. Албан ёсоор хөтөлбөрийн нээлтийг хийгээгүй боловч 4-р сараас эхлэн талууд хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. 2012-оос 2017 онд хөтөлбөр хөвсгөл нийслэлийн налах дүүрэх тус хэрэгжиж сайн туршлагууд бий болж эхнээсээ үр дүнгээ өгсөн байна. Энд бий болсон сайн туршлагуудыг ч Баян-Хонгор аймагт бий болгох юм. Тухайлбал контейнер ашиглан ариун цэврийн өрөөг бий болгох, гэр цэцэрлэгийг тогтмол ажилуулах, захим зайн зургалтыг амжилттай явуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш ирэх, бололцоотойгоор хамруулах зэрэг туршлагуудыг энд нэрлэж болох юм а. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, хүнс тэжээл зэрэг ахуйн болон амьдралын эрүүл аюулгүй өсч өндөж хөгжөхөд шаардлагатай орчныг бүрдүүлэх, боловсролт тэгш хамрагдах чанартай боловсрол авах, хүүхдэд ээлтэй засаглалыг бий болгоход анхаарах юм. Энэ бүхэнд Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас арга зүйн болон техникийн бүхэл талын дэмжлэгийг үзүүлж санхүүгийн тодорхой их усурээр хангах юм. Энд хамгийн чухал нь тухайн орон нутагт өөрсдийн санаачлагаар хүүхдэд ээлтэй орчныг бий болгоход анхааран ажиллаж чадвал талуудын энэ удаад үзгэлсэн гэрээний утга учир ач холбогдол орших гэнэ. Дашрам дуулахад 2002 онд болсон дэлхийн хэмжээний дээд чуулганаас Нэгдсэн үндэсний байгууллагаас батлан гаргасан хүүхдийн эрхийн тухай конвенцийн үндсэн зорилт агуулга зарчмыг гишүүн орнууд хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх, хүүхэд бүрд хүртээмжтэй байдлаар амьдрал нэвтрүүлэхийн чухлыг онцолж дараах шийдвэрийг гаргасан байдаг. Энэ хүрээнд дэлхийн дахинд хүүхдэд ээлтэй орон нутгийг бий болгоход анхааран ажиллаж байгаамаа. Хүүхдэд ээлтэй тийм хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн сан санаачлалуудыг л энэ нүүбийн хүүхдийг ивэх сан дэмжиж техникийн тусцаа үзүүлж байна. Тэгэхээр орон нутгийн өөрсдийнх нь гаргаж байгаа сан санаачлал аюул чухал байхгүй юу? Энийг л одоо орон нутгийн удирдлагч тэр хүүхдийн байгууллагуудын, сургуулиудын удирдлагууд маш одоо онцгойтой дэмжиж шүүрч авч
өөрсдөө санал санаачлага гаргаад тэгээ энэ одоо зөвлөг нь хурлаар хэлцүүлээд тэгээд нүгийн хөгжлийн сангийн төсөлбөр хамруулаад явах юм бол манай аймгийн боломж нэмэгдэж байгаа. Хөдөөгийн иргэдэд төрийн үйлчлэгээ хүргэхэд анхан шатны нэгжид ажиллаж буй багийн эмч дарга цагдаа нарын үүрэг оролцоо чухал байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд эдгээр албан хаагчид унаад хэрэгний хомсдолтой байдлаас өдөж төрийн үйлчлэгээг хүндрэлтэй нөхцөлд гүйцэтгэж байсан юм. Аймгийн засаг даргын 2016-аас 20 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалан олсон багийн эмч цагдаа дарга нарыг унаажуулах ажил энэ жилээс эхлэн хэрэгжиж эхэллээ. Эхний 20 мотоциклийн эзэд өөрсдийн унаага хүлээж авсан байна. Энэ тухай мэдээллийг та бүхэн хүлээн авч үзнэ үү? Энэ сарын 8-нд аймгийн засаг дарга Бачаргал, засаг даргын зөвлөх инхтөр, засаг даргын хамгийн газрын дарга Дасцэрэн нарын албаны төлөөлөл аймгийн засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан бүх багийн эмч, багийн дарга, хэсгийн төлөөлөгч нарыг унаажуулах ажлын хүрээнд 4 сумын багийн эмч, аймгийн цагдаагийн газар 1 сумын багийн дарга нарт нийт 20 мотоциклийг гардууллаа. Энэхүү 20 ширхэг шинэ мотоциклийн зардлыг орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж үйлдвэрээс нь шууд нийлүүлж байгаа юм. Хөдөө сум багт ажиллаж буй төрийн албан хаагчид өнөөдрийн хүртэл төрийн ажлыг хувийн унаа хүний машинаар гүйцэтгэж ирсэн тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл ийхүү 20 ажилтан албан хаагч өөрийн гэсэн унаагаар төрийн албыг төрийн шуурхаа хүргэх боломж бүрдэж байна. 2016 онд уг ажил эхэлсэн байдаг юм. Тэгвэл уг ажил үргэлжилсээр 2019 он гэхэд Баянхонгор аймгийн бүх багт төрийн ажил гүйцэтгэж буй эмч цагдаа багийн дарга нар өөрийн гэсэн унаатай болох юм байна. Энэхүү ажлыг Баянхонгор аймгийн засаг даргын хамгийн газар Баянхонгор аймгийн сонгогдсон улсын их хурлын 3 гишүүдтэй хамтран шатаараатай зохион байгуулж байна. Ард иргэдээс дуулга мэдээл ирэх тохиолдолд унаагүй бол их цаг хугацааг алдах их гардаг байсан. Одоогоор болохоор унаатай болсноор цаг хугацаа алдаж ард иргэдийн эд дөрөнг амь нас бие махбодыг одоо өвчсөн сэргийлэх чиглэлээр хурдан шүрхээ орчих ажил унаатай боллоо. Баяртай. Унааны асуудал шийдэж байгаа юм. Маш баяртай байна. Цаашдаа одоо төрийн ажлыг гүйцэтгэхэд хялбар болж байна. Манай багийн эмч нар манайх чинь 6 багтай. Тэгээд 5 хөдөөний багт маань ерөөсө мотоцикл байхгүйсэн. Тэгээд одоо ингээд мотоциклтэй болж энэ төрийн албыг гүйцэтгэх боломж бүрдэж байна. Манай багууд ч бас зайтай, уул хадтай. Тийм болохоор багийн эмчнэр бас давхар иргэд маань бас эрүүл амьдрах тийм боломж бүрдэж байна гэж үзэж байна. Тийм болохоор баяртай байна. Бус аймгийн засаг даргын хамгийн газрын хамт олонд баярлж байгаагаа бас сумынхаа нийт иргэдийн өмнөөс илэрхийлж байна. Баянхонгор аймгийн чөлөөт бүхийн өсвөрийн баг тамирчид Таиланд улсын Бангкок хотноо болсон Азийн чөлөөт бүхийн аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож төрийнхэн алтан соён талбайг мандуулаад ирсэн байна. Тэднийг аймгийн засаг дарга Бачаргал хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. Энэ сарын 8-нд аймгийн засаг дарга Бачаргал өсвөрийн Азийн аврах шалгаруулах чөлөөт бүхийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн баг тамирчдаа хүлээн авч баяр хүргэлээ. Таиландын Бангкок хотноо болсон өсвөрийн Азийн аврах шалгаруулах тэмцээний эмэгтэй төрөлд Баянхонгор аймгийн тамирчин Пүрэв Сүрэн 56 кг-д алт, Хонгор зул 52 кг-д мөнгө, Цэням 46 кг-д мөнгө, эрэгтэй барилдаанд Бямдорж 63 кг-д мөнгө, Батмагна 85 кг-д шагнал 5 дугаар хоёрыг тус эзэлж багийн дүнгээр манай эмэгтэй тамирчид 3 дугаар байрт орсон амжилт үзүүлжээ. Эдгээр тамирчид дээр буман аяш нэмэгдэж нийт 6 тамирчин ирэх 9-р сард болох өсвөрийн дэлхийн аврах шалгаруулах чөлөөт бүхийн тэмцээнийг зорихоор болж байна. Азийн болон дэлхийн аврагад явах тамирчдын зардал нийтдээ 27.6 сая төгрөг болсон бөгөөд үүнийг аймгийн засаг дарга шийдвэрлэжээ. Тамирчдын хоол байрны мөнгө 13 сая төгрөгийн асуудал шийдвэрлэх шаардлагатай байгааг энэ үеэр аймгийн чөлөөт бүхийн холбооны тэргүүн тойвгоо хэлж байлаа. Баянхонгор аймгийн чөлөөт бүхийн холбоо 2010 онд үүсгэн байгуулагдаж 2011 оноос эхлэн хүүхэд залуучуудыг тус спортоор дасралтгүй хичээллүүлж эхэлжээ. Дасгалжуулагчаар биеийн тамир спортын газар Байдргийн хүчтэн клубын дасгалжуулагч мөнгө дуулдах ажиллаж спортод илэхтэй олон хүний сэтгэл тамирчдын хөлс хүчээр инхүү төв дэлхийн данстай тамирчдыг төрөн гаргаж байна. Энэ жилийн өсвөрийн Азийн аврах шалгаруулах тэмцээнд 24 улсын баг тамирчид өрсөлдсөн байна. Уг тэмцээн ирэх 9-р сард Грекийн Афин хотноо болох өсвөрийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний урьд болж байгаа нь дэлхийн аваргын гол өрсөлдөөний эзэд болон өнгийг тодорхойлж байна гэж хэлж болох юм аа. За бид нар одоо Грек улсын Афин хот болох дэлхийн аврах шалгаруулах тэмцээн 9 сарын 5-наас 10-ны хооронд болно. Манай Баянхонгор аймгийн тамирчид 6 тамирч ирэх авсан байгаа. Одоо 6 тамирчинтайгаа дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд өнөөдрөөс эхлээд одоо Азийн хүүхдийн наадам, Монгол уртын хүүхдийн наадам
Одоо 14-өөс 17-нд бол манай Баян хонгор аймгаас 7 дамжирч ирэхээ автсан байж байгаа. Одоо 14-өөс 17-нд тэр тэмцээнд оролцсон бэлтгэл сургалтаа хотдоо заачаад цаашаа бид нар 8 сарын 31-нд Апими гэрэгт болох дэлхийн аваар шалралт тэмцээнд явна. Одоо мөн энэ тэмцээнд дэлхийн аваар шалралт тэмцээнд засадраа бачаргаал дарах билетний мөнгөийг шийдвэрлэж өгсөн байгаа. Одоо тэгээ энэ хүнийхээ итгэлийг алдахгүй ер нь үргэлж бидний дэмжиж идэг хүмүүсийн итгэлийг алдахгүй тулд одоо Аз авахт орсон амжилтаа баттахын төлөө бид нар хичээж ажиллана да. Тэгээ аваргын төлөх барилдаанд Узбекистаны тамирчин тажигдсан байгаа. За тэгээд намайг тэмцээний холгоонд одоо ингээд үргэлж тусалцаа зүйлдэг Баян хонгор аймгийн засаг дарга Бачаргал Номонлаа зөвлөр сургуулийн захирал Алтан гэрэл 12-ын Б ангийн багш оюун бодгочтой. За тэгээд өдий зэрэгтэн хүргэсэн тасгалжуулагч огш мөгтүүлт өгчтан дөрүүлж гисэн ээж авдаа баярлаа. Бидний бэлтгэсэн энэ удаагийн мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн 7 хоногийн энэ цагтаа иргэн уулзтлаа. Түр баяртай.